这款车就是每年吧出口蒙古最少就是好几百台。我们的百动王就是北奔的车辆，百动王就拉得多，跑得快，就是马力足。 За яг одоо бидний ард харж байгаа машин үйлдвэр нь болохоор одоо түүхийн эдээс ахуулаад эцсийн бүтээгдэхүүн болоод гарах хүртэлх 49 үе шатыг бас дамжиж идэм байх. Тэгээ өөрснөө бас зарим түүхийн эдээ өөрснөө бүр боловсруулж хийдэм байх. Тэр зэрэг одоо гой мэдээллүүдийг бол эндээс олж харлаа. За яг бидний одоо яг ард харагдаж байгаа машинуудыг бол Монгол бас уул уурхаад нэлээд их ашигладаг. Гэхдээ нөгөө цахилгаан нь бол орж ирээгүй мэн нөгөө дизель түшээр ажилладаг машинууд орж ирж байгаа юм байна. Тэгээ тэрнийхээ бас мэдээллийг ямар үе шатаар яаж дамждгийг бас мэддэг болж байгаадаа баяртай.这款车型呢是咱们北奔重汽的新能源车辆，就是充电动牵引车。它是后面背的就是电池，大家可以看一下，充电可能需要1个多小时。这个是282度电的，282度电的话，满载情况下能达到130公里左右。因为电池它越大的话，电量越足，就它的里程跑的里程越远啊。